Октодын төслийг унш танилцуулъя. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 1-ийн 9 дэх залд, 48 дугаар зүйлийн 48-ын 1, 48-ийн 2 дахь хэсэг, төсвийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34-ийн 2-ийн 2, 64 дугаар зүйлийн 64-ийн 1-2 дахь заалтыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлаас тогтоохон 1. Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар баталсугай. 1. Нийслэлийн төсвийн нийт орлого 1 их найд 688 тэрбум 611 сая 923,700. 1-ийн 1 татврын орлого 1 их найд 80 тэрбум 723 сая 164 мянга. 1-ийн 2 татврын бус орлого 583 тэрбум 770 сая 539,400. 1-ийн 3 орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 24 тэрбум 118 сая 220,300. 2. Нийслэлийн 2025 оны төсвийн ерөнхийлөн захирагч түүний харьяа байгууллага бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай. 2-ийн 1 нийслэлийн засаг дарга 1 их найд 724 тэрбум 493 сая 703,400. 2-ийн 1-ийн 1 харьяа газар агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого 1 их найд 386 тэрбум 704 сая 164 мянга. 2-ийн 1-ийн 2 харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого 49 тэрбум 172 сая 656,700. 2-ийн 1-ийн 3 хүүгийн орлого 265 тэрбум 616 сая 882,700. 2-ийн 1-ийн 4 бусад орлого 23 тэрбум. 3. Нийслэлийн 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 5 тэрбум 773 сая 73 тэрбум 53 сая 348,200 төгрөгөөр баталж төсвийн ерөнхийлөн захирагч тэдгээрийн харьяа байгууллагад дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай. 3-ийн 1 иргэдийн төлөөлөгчдийн хурал 65 тэрбум 34 сая 513,100. 3-ийн 2 засаг дарга 5 их найд 708 тэрбум 18 сая 835,100. 3-ийн 2-ийн 1 урсгал зардлын дээд хэмжээ 1 их найд 239 тэрбум 396 сая 174,700. 3-ийн 2-ийн 2 хөрөнгийн зардлын дээд хэмжээ 4 их найд 468 тэрбум 622 сая 660,400. 4. Нийслэлийн 2025 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 1 их найд 727 тэрбум 822 сая 290,900 төгрөг. Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 156 тэрбум 293 сая 300 мянган төгрөг. Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 1 их найд 987 тэрбум 537 сая 623,300 төгрөг. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 29 тэрбум 410 сая 200 мянган төгрөг. 2024-өөс 2025 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 543 тэрбум 441 сая 25,900 төгрөгөөр тус баталсугай. 5. Нийслэлийн 2025 оны төсвийн жилд нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай. 5-ийн 1 дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 16 тэрбум 384 сая 973,500. 6. Нийслэлийн 2025 оны төсвийн жилд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөв төлрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай. 6-гийн 1 дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого 1 их найд 435 тэрбум 623 сая 411,800. 7. Нийслэлийн 2025 оны орон нутгийн хөгжлийн сангаас дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай. 7. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нийт дүн 60 тэрбум 333 сая 9,800. 7-гийн 2 нийт дүүрэгт хуваарлах дүн 36 тэрбум 214 сая 789,500. 8. Дамжуулан зээлийн эргэн төлөлтийн үндсэн төлбөрт 54 тэрбум 345 сая 25,900 төгрөг. Хүүгийн төлбөрт 18 тэрбум 641 сая 270,900 төгрөг. Нийт 72 тэрбум 986 сая 296,800 төгрөгийг 2025 оны төсвийн жилд Монгол Улсын төсөвт төлөвлөсөг. 9. Нийслэлийн 2025 оны төсвийн санхүүжүүлэх их усрыг 5 их найд 789 тэрбум 438 сая 321,700 төгрөг буюу дор дурдсанаар баталсугай. 9-1 нийслэлийн татврын болон татврын бус орлого 1 их найд 615
тэрбум 321 сая 46700 төгрөг. 9-2 дүүргийн төсвөөс нийслэлийн төсөв төвлөрүүлэх орлогын шилжүүлэг 1 их 435 тэрбум 623 сая 411 мянга 800 төгрөг. 9-3 нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 24 тэрбум 118 сая 220 мянга 300 төгрөг. 9-4 нийслэлийн төсвийн урд оны үлдэгдэл 2 их 665 тэрбум 202 сая 986 мянга 200 төгрөг. 9-5 нийслэлийн төсвийн байгууллагын өөрийн орлого 49 тэрбум 172 сая 656 мянга 700 төгрөг. 10 нийслэлийн үн цаасны шимтгэлийн өмнөх оны үлдэгдэл 3 тэрбум 17 сая 377 мянга 100 мянган төгрөгийг нийслэлийн 2025 оны төсөвт тухайн зориулалтаар зарцуулсугаа. 11 нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024-өөс 2025 онд дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зарцуулагдаагүй хөрөнгө 131 тэрбум 206 сая 959 мянга 900 төгрөгийг 2025 оны төсөвт шилжүүлэн зарцуулсугаа. 12 нийслэлийн 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг 1-р авсгалтаар баталсугаа. 13 нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтыг 2-р авсгалтаар баталсугаа. 14 нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтыг 3-р авсгалтаар баталсугаа. 15 нийслэлийн үн цаасны хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтыг 4-р авсгалтаар баталсугаа. 16 нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг 5-р авсгалтаар баталсугаа. 17 нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх их засварын төсөл арга хэмжээний жагсаалтыг 6-р авсгалтаар баталсугаа. 18 нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024-өөс 2025 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтыг 5-р авсгалтаар баталсугаа. 19 нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024-өөс 2025 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтыг 8-р авсгалтаар баталсугаа. Тогтоодын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч тогтоодын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Батцог төлөөлөгч. Нэг хоёр. За бүгдөөрэнд нь өдрийн мэнд хүргье. Өчигдөр арц намын бүлэг дээр төсвийн одоо энэ тодгосон төсөл танилцуулагдсан бид нар хуралдаад мэдээлүүд аваад ингээд өнгөрсөн. Тэгээ залгуулад ирэх барьж байгаа Монгол Ардын намын бүлэг хуралдсан байна. Тэгээ сая бол энэ за мэдээж энэ нөгөө эцсийн нийлбэр дүн дээр бол өөрчлөлт орохгүй байна. Тэгэхээр дотор нь нэлээд бас хөдөлгөөнүүд оруулсан байна. Тэгээ тэр жагсаалтыг бид нар мэдэхгүй байгаа. Сая бол бүлгийн дарга их хоёр дарга бол уншаад ингээ өнгөрчлөө. Тэгээ бид нар дээр нөгөө цаасар мэдээлэл байхгүй байгаа. Тийм учраас сая батлагт нь одоо бүхлээр нь батлна гэдэг дээр бол саналаа өгөөгүй. Яагаад гэвэл эн чинь одоо жишээлбэл бид нар дээр байгаа бол энэ хамгийн газрын төсөл байгаа байхгүй. Бид нар энэ жагсаалтыг л хараа сууж байгаа. Өчигдөр бид нар хурлаараа бас энийг л батлаад ингээд дэмжиж явуулсан. Тэгэхээр одоо энэ нөгөө өөрчлөгдөж байгаа дүнгуудыг бид нар мэдмээр байна л да. Тэгэхгүй бол одоо ингээд сая бол баяр дарга бол яг нөгөө бас яг эцсийн нөгөө нийлбэр дүнгуудын л уншаа явчих. Тэр нь яг нөгөө нарийн задаргаа нөгөө байхгүй байгаа юм. Тэгэхээр магадгүй одоо нэгэнт сая нөгөө бүхлээр нь дэмжинэ гэд олонхоор ингээд дэмжээ явцсан учраас бид нар дээр энэ жагсаалтыг яралтаа гаргаж өгөөч. Хуралдаан дуусахаас өмнө ч гэдэг юм те. Одоо энэ дараа газрын асуудал хэлсэн шүү дээ. Тэр хооронд тэр жагсаалтыг бас авч хармаар байна гэж санал гаргаж байна. За тэр жагсаалтыг хөргүүлье. Ажлын алба Монгол Ардын намын бүлгээс гаргасан саналын томьёоллыг арц намын бүлэгт хөргүүлье. Хэлцэх тогтоодын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч асуулт асууж дууссан.